Замын болон барилгын бүтээн байгуулалт хийх тендерт ял сонгогдсон ч тухайн ажлаа цагт нь хүлээлгэж өгдөггүй. Чанарын шаардлага хангахгүй барилга зам ашиглалтанд хүлээлгэн өгдөг гэх асуудал тендер болгонд яригддаг. Шаардлага хангаж ажиллаагүйгээс усад болон иргэдэд хохирол учруулсан компаниудыг зарлаж хар дэвтэрт бичнэ гэж жилийн өмнө шахуу мэдэгдэжсэн ч одоогоор хар дэвтэрт бичигдсэн компани зарлагдсан аж ахуйн нэгч байхгүй байна. За энэ замын ажлыг хариуцлагагүй хийсэн компаниуд дээр хар тансагт хэлье. Энийг нийт зарлая. Өөр сони эвлээ бүр ил тод зарлая. Гандамар даргад бол одоо энэ гандамар дарга бол мэдхийн санагдаж байна. Яасын бүгд тэгэл хэлсэн чинь одоо тэгэл зүгээр л алга болчихсон. Нөгөө хар дансан ч байдаггүй. Нөгөө зам барилгын ажил хийсэн одоо компаниуд нь ч байдаггүй. Аюул ахаа тендерт орногдсон л явж байгаа. Иймээс нийслэлийн засаг дарга арга хэмжээ авч хууль зөрчил төр долон иргэдэд тохирол учруулсан компаниуд үнэлгээний хорооны гишүүд улсын комиссийн гишүүдийг нийтэд зарлаж хар дансанд бичин дахин тендерт оруулахгүй байх үргийг нийслэлийн засаг дарга өглөө. Босромог урангуй үйлдэл явуулсан улсууд энэ нэр усыг зарлая. Тэр тендерийн үнэлгээний хорооны гишүүдийг бүгдийг тэр бүх объектоор зарлаа. За мөн одоо сүүлд нь шаардлага хангахгүй байхад одоо сохор юм шиг дүлийн юм шиг очиод авсан энэ комиссийн гишүүдийг бүгдийг зарлаа. Энэ улсын комиссийн гишүүд. Хэн байсан тэр? Яг объектоор. За энийг бол одоо бүр сарай ажил болгоно. Бид нар бүр ингээд зүгээр улаан цан зарлаа.